За сайн байцгаана уу бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Git-ийн 2 дахь хичээл маань энэ хүү эхлэж байна. За энэ удаагийн хичээлээрээ бид нар болохоор за Git дээрх үндсэн ойлголтууд болон Git-ийг хэрхэн суулгах талаар судлах болно. За том зургаар нь хараад үзэх юм бол бид яг Git-ийг ашиглаад яг юу хийхийг юу та нарт зааж өгөхийг оролдоод байгаа вэ гэх юм бол бид нэр болохоор таны local computer дээр буюу бидний local computer дээр нэг жижигхэн project байгаа. За тэр project-оо бид нэр болохоор хин нэгэнтэй хуваалцахыг зорьж байгаа. За тийм учраас бид нэр Git ашиглаад тэр project-ийг GitHub руу hub дээр байршуулад за тухайн GitHub-аас болохоор босоод найзууд руугаа юм уу аль эсвэл багш руугаа ч юм уу тэгж хуваалцаж ашиглах боломжийг болвол судлах болно. За энэ удаагийн хичээлээр бид нэр яг энэ хэсгийг болвол хийж үзэх болно. За өөрийн local computer дээр нэг жижигхэн project үүсгэн. За тиймүүдээ компьютер дээр бас Git суулгана. За тэгээд тухайн project-ын дээр Git-ийг ашиглан за тэгээд ашиглаж орчныг бэлтэнэ гэсэн үг. За тэгээд мөн Git дээрх зарим командуудтай бол танилцах болно. За би болохоор Windows 10 үлдэлийн систем бол ашиглаж байгаа. За тэгэхээр бид нарт болохоор ямар зүйл байдаг гэхээр cmd terminal гэж байдаг. За энэ дээрээсээ cmd гэж бичээд enter дарах юм бол яг харагдаж байна. За энэ дээр Git-ийг болохоор Git тулан байна уу гэдгийг Git version гэдэг ингээд шалгачдаг. За энэ компьютер болохоор одоогоор Git суугаагүй. За тэгэх юм бол Git-ийнхаа үндсэн сайт руу ороод за энэ дээр Git за download гэдэг орчээ. За тэнгуүтэй яг энэ хэсэг дээр бол Git-ийг татаж авах URL гарч ирсэн байна. За тухайн Git-ийн сайт маань болохоор бидний үлдэлийн системийг автоматар таньж аваад танд ингээд санал болгодог гэсэн. Тэгэхээр одоо би энэ Windows үлдэлийн системд зориулсан хувилбарыг татаж авна гэсэн. Хэрвээ та Linux болон Mac ашигладаг бол таны компьютер зориулсан Git-ийг бол татаж суулгах боломжтой гэсэн. За энэ дээрээс 64 MB-ийг суулгах чинь. За мөн энэ дээрээс documentation-уудтай бас танилцаж болно. За бид нэр болохоор өнөөдөр хамгийн эхлээд Git-ийг суулгаж үзнэ. За тэгээд мөн project-ын дээрээ Git init гэдэг командыг ашиглаад project-ын дээрээ Git-ийг үүсгэнэ гэсэн үг. За манай Git маань татагдаад дуусчлаа. За эдгээрийг бол зааврын дагуу ерөнхийдөө бүгдийнх нь default байдлаар бол суулгаад явчихна. За шаардлагатай болоод сайн тохиргоонуудыг та өөрөө өөрчлөж болно. За ингээд Git маань сууж байна. За энэ дээрээс зарим нэгэн documentation-ыг харах боломжтой. За энэ нийт гэдэг нь яг юу хийдгийг ингээд унших боломжтой байгаа шүү. За манай Git маань суусан байна. За тэгэнгүүтээ finish дарчээ. За одоо болохоор биднэрт ямар зүйлээс суусан байх хэрэгтэй вэ гэдэг Git bash гэдэг терминал бол суусан байх хэрэгтэй. Энэ харагдчихэв. За ийшээгээ орчээ. За тэгэнгүүтээ энэ болохоор Git-д зориулсан өөр нэгэн терминал гэсэн. За энэ дээр ямар нэгэн команд бичээд бол ажиллаж болно. За тэгэхээр бид нар болохоор бас нэг сурах юм гараас оруулах гэх командуудыг сурах хэрэгтэй. ls гэх юм бол энэ фолдер дотор яг юу байна гэдэг нь бол харагдаж байгаа. pvd гэж бичих юм бол яг чиний одоо энэ терминал дээр гарч байгаа замыг болол яг аль зам дээр юм хийж байгаа бэ гэдгийг бол харуулах боломжтой гэсэн. За одоо болохоор бид нэр Git version гэж шалгаад үзэх юм бол за бид нэр Git-ийн version Git суусан байна уу гэдгийг харах юм бол бид Git суудсан байна. 2035-ийн гэдэг version бол одоогоор суудсан байна гэсэн. За одоо тэрэ нэг жижигхэн команд бичээд за энэ болохоор folder үүсгдэг команд. За тиймээс би Git гэдэг нэг folder үүсгэж байна. За ингээд за тиймээдээ cd гэдэг тухайн үүсгэн folder руугаа ингээд орчдөг гэсэн. За орлоо. За энэ дээр ls гингүүд дотор нь ямар ч зүйл байхгүй. За одоо бидний зорилго бол эхлээд нэг жижигхэн project үүсгэх гэдэг байгаа шүү дээ. За тэгэнгүүтээ нэг жижигхэн project үүсгэж байна. За нэр нь болохоор
demo гэдэг нэртэй ч юм те ийм жижигхэн фолдер үүсгээд дотор нь болохоор за энэ хоосон фолдер дотор болохоор бид нэр одоо гитээ үүсгэн гэсэн үг. За гитийг үүсгэхийн тулд git init гэдэг команд байдаг. За энэ командыг ашиглаад enter дарах юм бол ингээд git үрчлээ гэсэн үг. За энэ дээр нэг master гэдэг нэг юм ороод ирж байгаа. За энийг бол branch гэж ярьдаг. За энэний талаар бол дараагийн хичээлүүдээр ярилцаад явах учраас одоо нэг тийм ойлгохгүй байгаа бол их тийм хүндрүүлж бодоод хэрэггүй. Дараагийн хичээлээр ингээд ярилцаа явах учраас ойлгож байна. За одоо болохоор git зарим нэг командууд байдаг. Сайн дээр git status гэж бичих юм бол ямар нэг юм бол харагдахгүй байна. За одоо энэ дээр бүгдөө нэг зүгээр нэг touch гэдэг командаар нэг текстэн хөтлөг зэл та. За файл зэг text гэдэг ийм файл үүсгэж. За тиймүүдээ git status гэж харах юм бол энэ болохоор танай одоо project-д ямар өөрчлөлтүүд оруулсан байдгийг git status гэж шалгаж хараад байгаа. За ингээд энэ удаагийн хичээлээр болохоор бүгдээрээ ингээд гитээ бол үүсгэжлээ. За одоо энэ дээр нэг тохиргооны зүйл нь юу байдаг вэ гэхэд бол git config гэдэг хасаг лист гэж шалгах юм бол энэ дээр ерөөхдөө тохиргооны зүйлүүд нь бол харагдчихэйдэг. За аль фолдероос авч байгаа ингээд. За тэгмүүдээ энэ дээр хамгийн түрүүлж тохируулах зүйл нь болохоор config энэ local байдлаар за тэгээд username болон юу гэнэ мailing болоод тохируулж өгөх хэрэгтэй. За username ингээд өгчих. За энийг бол хоёр анзаар тохируулж өгдөг. Local болон global байдлаар бол тохируулж өгч болно. За global байх юм бол бас нэг сул тал ажиглагддаг нь юу вэ гэх юм бол ерөө чи ингээд өөрийн хувийн project-о global-аар явах ингээд энэ username password-ыг тохируулаад хийж username email-ийг тохируулаад хийж болно. Тэгэх юм бол ямар асуудал үүсвэ гэхлээр за одоо чи нэг ажилд ороод ажилчин бас ингээд нэг git ашигладаг чамд ондоо аккаунт өгчлөө гэхэд global-аар тохируулж байгаа бол чиний хувийн аккаунтаас тэр ажлын чинь одоо git дээр байгаа project руу чиний хувийн аккаунт, хувийн нэртэй тийм pull request-ууд үүсэх тийм эрсдэлтэй учраас ерөнхийдөө зөвхөн энэ demo гэдэг фолдерт зориулаад local байдлаар бол ингээд суулгах юм бол их зүгээр. За ингээд enter за мөн git config за энэ дээр local за тэнгуүтэй user цэгийн email-ийг тохируулж өгөх хэрэгтэй. За надаа 03 гэдэг email байгаа учраас би тэр биччихье. За энэ хөө байдлаар бол тохируулж өгөх боломжтой. За одоо энэ дээрсээ цаад config харах юм бол config файлаа харах юм бол за хамгийн доотлолтой нь ороод ирсэн байна. Range-ийн дугаар range-ийн дугаар 03 гэх мэтчлэн тохируулаад өгчлөө. За одоо энэ дээр бид нэр одоо git hub руугаа ямар нэгэн хүсэлт илгээх юм бол тэр маань болохоор одоо миний нэртэй хүсэлт очно гэсэн. За би энэ дээрс нэг өөрчлөлтийг GitHub дээр байршсан юм руу илгээх юм бол range-ийн дугаар ингээд ийм pull request оруулсан байна гэж саяны тохируулсан зүйл маань тэрийг тодтогч өгдөг гэсэн. За бусад хүмүүс маань яг адилхан ингээд тохируулж байгаа бол бас team нэртэй emailтэй хүн энэ pull request-ийг үүсгэсэн байна гэж харагддаг гэсэн. За өнөөдрийн хичээл бол яг энэ хүрээд дуусчихъя. За тэгээд дараагийн хичээлээр бид нэр болохоор git дээр командуудаа бүр гүнзгийрүүлж сурна. За мөн GitHub дээр аккаунт үүсгээд одоо саяны local дээр үүсгэсэн байгаа жижигхэн project-о за GitHub дээр буюу байршуулна гэсэн үг. За тэгээд энэ хүртэл хамт хичээлийг үзсэнд маань баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцаая. Түр баяртай.